За хотын дарагт нэр дэвшиж байгаа Пүрэв давгийг дэмжиж байгаа. Гэхдээ хотын дарга гэдэг бол ажлыг иргэдэд тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэхдээ төсөл хөтөлбөрөөр дамжуулж шийдвэрлэдэг. Тэгэхээр энэ төсөл хөтөлбөрүүдийг эренблэн гэдэг бол асар чухал зүйл. Иргэдтэйгээ хамгийн ойрхон, амьдралд ойрхон байдаг. Амьдралд ойрхон шийдвэр гаргаж иргэдийн алга ташуулдаг. Иргэдтэйгээ хамгийн ойрхон байж энэ төсөл хөтөлбөрүүдэд эренблэх хамгийн чухал. Туулын урдны замыг эхлэх үү, иргэдийн өнөөдрийн нуруун дээр ирж байгаа үнийн өсөлтийг таслан зогсоож, иргэдийн цалин өс хүрэлцэхгүй байгаа байдал дээр орлого нэмэгдүүлэх үү гэдэг эренблэлтийн асуудал танд хамгийн түрүүнд толгойн өвчин болж эхэлнэ. Өнөөдөр Улаанбаатар хотын иргэдэд попордгүй засаг дарах хэрэгтэй. Бодит ажил хийдэг. Уянгалдаг биш. Зоригтой хатуу зогсож шийдвэрийг бодиттой гаргаж чаддаг хотын дарга биднэрт хэрэгтэй. Тэгм учраас би 3 зүйлийг та эренбэлж ажил хэрэг болгосоо гэж хэлье. Нэгдүгээрт өнөөдөр үнийн өсөлт иргэдийн авж байгаа цалин хөлс хаанаач хүрэлцэхгүй ба. Ийм асуудал өнөөдөр Улаанбаатар хотод нүүр тулсан байна. Хэдий болтол бид нар ер нь аж ахуйн ажил Улаанбаатар хот хийд юм аа. Засгийн газар иргэдийнхэн орлогыг нэмэгдүүлдэг, цалин өс хүрэлцээтэй эсхийг засгийн газар шийддэг гэж хойш суусаар өнөөдөр хүрхий. Цааш бас явж болохгүй. Улаанбаатар хотынхоо иргэдийн эрх ашиг бид нар хамгаалах ёстой. Тийм учраас энэ асуудлыг бид нар шийдвэрлэхгүйгээр Улаанбаатар хот цаашид тогтвортой ажил хэрэг болж иргэдийнхэн төлөө ажиллана гэдэг бол утгагүй зүйл. Тийм учраас энэ асуудлыг бодиттой ажил хэрэг болгож шийдэх цаг нь болсон. Удахгүй төсвийн тодтгол орж ирнэ. Тэр төсвийн тодтголоор иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, цалин үнсийг бодиттой нэмэгдүүлэх боломжтой төсөл хөтөлбөрүүдийг санаачилж оруулж ирээсэй гэж бодож байгаа хэлээ. Тэтгэврт гарсан ахмадууд яагаад энэ ахмадуудыг Улаанбаатар хот үлгэр жишээ байдлаар ажил хэрэг болгоод тэтгэвэр дээр нь хэдэн төгрөг нэмээд өгч болохгүй гэж 400 гаруй мянган төгрөгийн цалин авж байгаа тэтгэвэр авж байгаа ахмадууд маань гавьяаныхаа амралтанд гарчаад хоолныхоо махыг авчиад хүнсний ногоогооч бүтэн авч чадахгүй өдрийн хоолгүй ингэж зовж явах ёстой. Энд Улаанбаатар хот иргэдийнхээ эрх ашиг хамгаалж бид нар дуурах цаг нь болсон. Оюутнууд байна. Хичээлийн бус цагаар цагийн ажил хийгээд орлоготой байх боломжийг бид олгож өгөх ёстой. Энэ бол Улаанбаатар хотын хийх ёстой ажлын нэг шүү гэдэг бас энд онцлж хэлье. Хоёрдугаарт хүнжлийнхаа хэрэг хүлээж хий гэж үг бий. Мэргэн ухаан монголчуудын маань гаргасан. Хувийн бизнесүүд болохоор орлогоо нэмэгдүүлж чаддаг, зардлаа бууруулж чаддаг. Үүссэн ашигаараа ирээдүйн хөрөнгө оруулалтаа хийдэг. Гэтэл Улаанбаатар хот орлого нэмэгдэхийн хэрээр зардлаа дагаад нэмэгдүүлчихдэг. 99 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Асуудал нь 1.6 тэрбум төгрөгийн зардал гаргаж байгаа. 400 гаруй сая төгрөгийн орлоготой 1.2 тэрбум төгрөгийн алдагдaltaй. Гэсэн энэ Улаанбаатар хотын иргэдэд ямар ч ашиг хонжоо байхгүй стратеги ач холбогдол өгдөггүй. Энэ байгууллагуудыг шийдлэн таслан зогсоох, татан буулгах, орлогот нь нийцсэн үйл ажиллагааг зохион байгуулах, зардлыг нь бууруулж орлогыг нь нэмэгдүүлэх чиглэлд нь ажиллах заашгүй шаардлага байна. Тэгм учраас шинэ хотын дарга би энэ чиглэл дээр ажиллах ёстой шүү гэдгийг бас онцгой анхааруулж хэлье. Гуравт иргэдтэй хамгийн ойр ажиллаж байгаа хотын дарга бол иргэдийн хүссэн хүлээж байгаа зүйлийг илрүүлж асуудлын голыг нээлттэй иргэдэд мэдээлэл өгч шийддэг байх ёстой. Энэ бол хулгай. Нэг хэсэг шууглаа. Мега төсөл мега хулгай болсноо. Тендерийн хулгай. Нэг эзэмшигчтэй 2 компани 38 удаагийн тендер авдаг. 60 тэрбум төгрөг. Энэний цаана өчнөө олон компаниудыг энэ эзэмшигч хийгээ явж иж магадгүй нөхцөл байдал байгаа. Яаж энийг асуудлыг шийдэх ёстой? Энэ хулгайтай яаж тэмцэх ёстой? Шийдэл нь маш энгийн. Иргэдийн сонсголыг нээлттэй явуулах хэрэгтэй. Тэр мега төслийг шалгаруулсан, тэр тендерийг шалгаруулсан ажилтан албан хаагч нарыг суулгаж агаад тэр шалгарсан компаниудыг суулгаж агаад иргэдийн төлөөлөлтөйг хамтарч иргэдийн нээлттэй сонсголыг зохион байгуулж явуулах хэрэгтэй. Ингэж чадчихж Улаанбаатар хот иргэдэд нээлттэй байна. Ингэж чадчихж иргэдийн өмнө тулгамдж байгаа энэ асуудлыг бүрэн дүүрэн шийдэж чадна. Нэмэлт нэг минут аваш. Тийм учраас энэ хулгайтай таныг тэмцэж иргэдийнхэн сонсголтой
сар бүр иргэдтэйгээ уулздаг, учирдаг, нээлттэй мэдээллийг иргэдтэй хүргэж чаддаг шинэ хотын дарга байгаасаа гэж хүсэж байгаагаа хэлье. За мега төслүүд бол иргэдийн маш их шүүмжлэлийг эргэлзээг дагуулж байгаа ийм сэдв өнгөрсөн хугацаанд болж өнгөрлөө. Орчин үеийн хотуудын концептыг харахад бол 3 зүйлээс бүрдэж байгаа. Нэг нь affordable хот байх буюу одоо өртгийн тэнцвэртэй хот байх. За хоёр дахь нь бол participant буюу иргэдийн оролцоотой байх. Гурав дахь нь visibility буюу ил тод нээлттэй байх гэж байна. Тэгэхээр яг бид нар өнгөрсөн хугацаанд асуудлаа шийдэх гэж гаргаж ирсэн мега төслүүд бол энэ 3 зарчмыг бол бас жоохон алдсан болов. Түүнээсээ болж шүүмжил дагуулсан болов гэж ингэж бодож байгаа. За хэрвээ хотын дарга болох юм бол мега төслүүд дээр эхний ирэмбүүдийг гаргана. Ер нь тухайн асуудлыг шийдэх хамгийн зөв оновчтой хувилбар мөн үү гэдэг эхний шалгуур байна. Хоёр дахь шалгуур бол санхүүгийн хүрээнд хамгийн оновчтой төсвөлөлт мөн байсан уу гэдэг ийм шалгуураар эренбэлжиж мега төслүүдийн ирэмбийг гаргана. За үүн дээр мэдээж одоо иргэдийн оролцоо их чухал, иргэдийн байр суурь чухал. Дээрээс нь мэргэжлийн экспертүүдийн дүгнэлт, холбогдох мэргэжлийн байгууллагуудын үнэлэлт дүгнэлтэн дээр суурилж мега төслүүдийг цааш нь явуулнаа. За гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой бид мэдээж одоо олон улсын харилцаанд гэрээндээ үнэж байх, гэрээний заалтыг биелүүлэх өндөр одоо заалтууд байдаг. Одоо магадгүй гадаадын хөрөнгө оруулагчид манайхтай хамтран ажилладаг олон улсын байгууллагууд өнөөдөр хурлыг хараа сууж байгаа баг. Залуу хүний хувьд бол гадны хөрөнгө оруулалт нээлттэй байх ёстой гэж ингэж боддог. Өшөөч илүү гадны хөрөнгө оруулалтыг татах юмсан гэсэн хүсэл эрмэлзэл байгаа. Тэгэхээр гэрээний заалтыг баримтлан шин зөв гаргалгаа хувилбаруудыг гаргаж иргэдийн хүсэлд нийцсэн асуудлын шийдсэн ил тод нээлттэй байдлаар явуулна гэдгийг хэлье. За хүний нөөц боловсон хүчний тухай асууж байна. За миний хувьд одоо нэг тодорхой зүйлийг өөрийнхөө одоо удахгүй болох баг хамт олондоо хэлэхэд бол улс төрчихгүй. Надад улс төрчих цаг хугацаа байхгүй байна. Энэ хотын асуудлууд бол бидний цаг хугацаа хүлээхгүй. Иргэд энэ улс төрийн хэрүүл талцлаас залхсан байна. Одоо зүгээр л ажиллаа хийцгээе. Улс төрийн хямралаас гаргаж цаашдаа эдийн засгийн хямрал руу орох ийм л цаг хугацаа бидний өмнө байгаа шүү дээ. Олон мэдлэг туршлагатай олон жил болсон манай нийслэлийн ажилтнууд байгаа. Би өнгөрсөн хугацаанд ажиллаж байхдаа бүгднтэй л хамтарч ажиллаж ирсэн. За миний гол зарчим бол ажиллаа мэддэг, ажилдаа эзэн болсон, иргэдийнхээ асуудлыг шийдэх гэсэн сэтгэлтэй хүмүүстэй л ажиллана. Түүнээс биш ажил нь албан тушаал болцсон юм шиг хэлбэр үзүүлдэг, ажиллаа хийж мэддэггүй, сэтгэлгүй хүмүүстэй бол ажиллахгүй. Миний хамгийн дотын сайн найз бол ажилсаг хөдөлмөрч сэтгэлтэй чадвартай хүмүүс байна. Түүнээс энэний хүн, тэрний хүн, улаан, цэнхэр гэсэн асуудал ердөөсөж байхгүй. Тэгэхээр халаас илгээний хувьд тэр чигээр мэдлэг чадвар, хандлагын асуудал юм байна. Бид нар ажил дээр нэгдүгээрт ирэмб, хоёрдугаарт хандлага, гуравдугаарт арга барил дээр анхаарч ажиллах шаардлага байна. Яг хөө янз бүрийн юмнууд сонсогддог. Нийслэлийн харьяа байгууллага дүүргээс үйлчлэгээ авахд хүн суртал их байна гэдэг. Үүн дээр анхаарч ажиллана. Шаардлагатай иргэдийн хүлээлттэй байгаа, шүүмжлэлтэй байгаа асуудлууд дээр бол хүний оролцоог багасгаж процессын дахин инженерчлэл хийнэ. Технологиор суурилсан хүний оролцоогүй шин одоо арга барилуудыг бас оруулж ирнэ. Би бүтэц хийнэ гэж хэлээгүй шүү. Энэ бол процессын дахин инженерчлэл хийнэ. Тухайн байгууллагт иргэн орж ирэхдээ үүдээр ороод хинтээ уулзах уу? Энэ үйлчлэгийг авахад ямар шатааргаар явах вэ гэдэг ажлын зураглалыг бүх газар агентлагийн дарга нартай гаргаж иж яг өөрсдийнхөө оронд нь тавьж иж энэ үйлчлэгийг авдаг ийм тогтолцоог нэвтрүүлнэ гэсэн бодолтой байгаа хотын иргэний хувьд. За 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын одоо зардлыг харах юм бол 52.6%-ийг бол зам засвар зарцуулах арга төлөвлөсөн байна. 32.3% бол дэд бүтц төлөвлөсөн бол нийгмийн салбарт ердөө 8.2%-ийг одоо зарцуулахар төлөвлөсөн байгаа. За мэдээж одоо энэ төвжирлийн асуудал дээр төвлөрүүлж байгаа зардал бол бид нар жилдээ 3-аас 5 их наядын алдагдал хүлээдэг юм тооцоо гарсан учраас мэдээж нийслэлийн иргэдийн өмнө тулгарсан энэ төвжирлийн асуудал руу анхаарал хандуулсан байгаа.
За хотын судалгаанд бол тухайн хотын ДНХ гэж байдаг. Манай профессор бол байн хэлдэг байсан. Тэгэхээр ер нь Улаанбаатар хот гэсэн өөрийн гэсэн ДНХ гентэй ийм хот. Лондон өөрийн гэсэн гентэй, Ванкувер өөрийн гэсэн гентэй, за Осло бас өөрийн гэсэн гентэй. Тэгэхээр манай хотын ДНХ юу юм бэ гэдгийг бид нар эхэлж харж иж төсвөө ямар одоо салбар руу зарцуулах вэ гэдгээ төсөөлөх ёстой юм байлээ. Манай хотын үндсэн ДНХ бол 2000 оноос өмнөх Улаанбаатар хот. Одоо манай Улаанбаатар хотынхаа ярьдаг штэ. 97, 98 тэрнээс өмнөх Улаанбаатар хот бол зам харгуй, өргөн, хүмүүсийн шингэн, төвөгжрэлгүй, агаар орчны бохирдолгүй ийм сайхан хот байсан. Тэр дундаа бол хотын иргэдийн соёл төлөвшлөх өөр байсан гэж ингэж ярьдаг. Тэгэхээр миний харж байгаа өнцөг бол энэ одоо хотынхны хүсэж байгаа Улаанбаатар хотын үндсэн ген рүү өнөөдөр бий болцсон байгаа хотыг яаж төхөөлөх вэ гэдэг ийм үндсэн өнцгөр ажилланаа. Төсвийн зарцуулт ч гэсэн одоо ийшээгээ чиглэн мэдээж Улаанбаатар хот дэд бүтээн байгуулалт маш чухал. Тэгэхдээ зам талбайгаас илүү бетон цементээс илүү хүн рүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийж ажиллана гэдгээ та бүхэндээ илэрхийлье. 50% нь барилга хот байгууламж зам талбайгаас шалтгаалж байгаа гэж харж байгаа. Үлдсэн 50% нь Улаанбаатар хот бол иргэдээс л бүрдэж байгаа шүү дээ. Хотын иргэдийн нийт хүн амын тоо 1.7 сая. Шилжиж хөдөлгөөн аялал жуулчлалтай нийлэх юм бол 2 сая гаруй иргэн өнөөдөр Улаанбаатар хотод байгаа. Тэгэхээр Улаанбаатар хот гэдэг бол өөрөө энэ метрополитен хот зохицхон ухааныг одоо харж амьдрах ёстой шүү дээ. Бид нар нэг нэгэндээ саад болохгүй, биеиндээ стресс төрүүлэхгүйгээр амьдрах шаардлагатай. Тэгэхээр иргэдийн хотын соёл, иргэдийн мэдлэг боловсрал, хүртээмжтэй байдал, хүүхдийн аюулгүй байдал дээр илүү анхаарал хандуулж ажиллана. Ер нь бол машин тэргэнд биш, хүндээ төвлөрүүлсэн одоо Улаанбаатар хотын төлөвлөлт төсөвлөлтийг хийн гэдгээ та бүхэнд илэрхийлье. Баярлалаа.